За бүгдээрээ сайн байцгаана уу? Конnichiwa. За Японы ихтэй сургуульд хэрэглэгдэх үгийн сангийн хичээлийг цувралаар хүргэж байгаа. Тэр өнөөдрийн хичээл ороход бэлэн болсон байна. За өнөөдрийн хичээлээр хэдүүлээ эдгээр 14 үгний утгыг хамтдаа харцгаая гэж бодож байна. За мэдээж хараад ойлгомжтой бүгдийг нь мэдэж байна гэх юм бол заавал энэ хичээлийг үзэх шаардлагагүй. Харин мэдэхгүй үг байх юм бол энэ хичээлээ дуустал нь хамтдаа хийгээд үзээд тэмдэглээд яваарай гэж бодож байна. За хамгийн эхлээд текстээ нэг удаа хардаг байгаа тий. За та хэд маань текстээ хараад нэг удаа хичээлээ зогсоож байгаад уншаад үзээрэй. За тэгээд уншаад ойлгож байна уугүй юу гэдгээ зайлшгүй шалгаж үзээрэй. Энэ текстэн дээр гарсан улаанаар тэмдэглэсэн үгийн санг хамтдаа харцгаая. За хамгийн эхлээд шоукай гэсэн үг байна. За энэ хоёр янзыг нийлүүлээд шоукай гэж уншина. Шоукай. За шоукай срүү гэдэг яг нь үйл үг бас болж болох нь байна. За шоукай гэдэг нь болохоор танилцуулга. За шоукай срүү болоод ирэхээр үйл үг буюу танилцуулга болох нь. За нэг удаа ханзаа хэлээд үзье, уншаад үзье. Шоукай. За сайн байна. За жишээ өгүүлбэрийг хараад үзье. За та хэд уншаад үзье. За сайн байна. Сенсейга атарашii ryūgakuseiを紹介しました. Багш шинэ гадаад оюутныг танилцуулсан. За өгүүлбэрээ дахиад нэг удаа та бүхэн дагаад хэлээд үзье. Сенсейга атарашii ryūgakuseiを紹介しました. За сайн байна. За дараагийн үг канши. За канши срүү гэдэг яг нь үйл үг бас болж болох нь байна. За утга нь юу вэ гэхээр утга нь болохоор хяналт, ажиглалт. За үйл үг болохоор хянах, ажиглах гэсэн утгатай болох нь байна. За нэг удаа хэлээд үзье. За нэр үгээр хэлээд үзье. Канши. Канши срүү. За маш сайн байна. Жишээ өгүүлбэрээ бүгдээрээ уншаад үзье. 空港では係員が安全のために周りの状況を監視しています. За空港гэдэг маань нисэх онгоцны буудлыг хэлж байгаа тийм нисэх онгоцны буудлыг. За нисэх онгоцны буудлын дээр ажилчид安全のためにаюулгүй байдлын төлөө Маварино Жоко эргэн тойрныхоо нөхцөл байдлыг хянаж шалгаж байна гэсэн байна. Хянаж шалгадаг гэж бас хэлж болох юм тийм. Жишээ өгүүлбэр нь жоохон урт байна тийм ээ. Тийм учраас та дагаад хэлэх жоохон цаг бас өгнө гэж бодож байна. За空港では係員が安全のために周りの状況を監視しています. За сайн байна. За дараагийн үг сента байх нь. Сента. За сента гэдэг нь болохоор төв гэсэн утгатай тийм ээ. Төв гэсэн утгатай. За жишээлх юм бол Монгоро Нихон сента де Нихонго о бенкё шимашта. Монгол Японы төв дээр Японы хэлийг сурсан гэсэн утгатай. За жишээ өгүүлбэрээ нэг удаа дагаад хэлээд үзье. Монгоро Нихон сента де Нихонго о бенкё шимашта. За маш сайн байна. Дараагийн үг харъя. Дараагийн үг нь якувари. За якувари гэдэг нь үүрэг гэсэн утгатай байх нэ. За жишээ өгүүлбэрээ нэг удаа хараад үзье. Кодомо о мамору кото wa oya no taisetsuna yakawari desu. За хүүхдээ хамгаалах нь эцэг эхийн маш чухал үүрэг юм. За нэг удаа үгээ хэлээд үзье. Якувари. За сайн байна. Жишээ өгүүлбэрээ мөн дагаад хэлээд үзье. Кодомо о мамору кото wa oya no taisetsuna yakawari desu. За маш сайн байна. За дараагийн үг болохоор омони. За омони гэдэг нь
голчлон, ихэвчлэн гэсэн яг нэг утга санаа илэрхийлнэ. За жишээлх юм бол коносентава за энэ төв нь за омони рюгаксеё шиенште имас. За ихэвчлэн за голчлон яг нэг гадаад оюутнуудыг дэмждэгэ гэсэн утгатай. За нэг удаа үгээд дагаад хэлээд үзье. Омони. За мөн сайн байна. За сайн байна. За жишээ үйлбэр бас дагаад хэлээд үзье. Коносента wa omoni ryugakusei o shien shite imasu. За сайн байна. Дараагийн үг сама зама. За хоёр адилхан ханзыг тэмдэглэхдээ яг артлынх нь ханз ийм тэмдгээр яг нэг илэрхийлдэг гэсэн үг. За ханзны дуудлага нь болохоор сама зама. За хоёр адилхан ханз бичигдсэн байна гэсэн үг шүү. За янз бүрийн төрөл бүрийн гэсэн утгатай байх нэ. За нэг удаа жишээ үйлбэр хараад үзье. Самазамана кuni kara ryugakusei ga kite imasu. За самазама гэдэг нь за наа тэмдэг нэр болж өгдөг. За тэгээ нэр үгийг тодорхойлохдоо самазамана гэдэг наа яг нь орж ирэх нэ гэсэн. За нэг удаа за үгээ дагаад хэлээд үзье. Самазама. Сайн байна. За жишээ үйлбэрээ бас хэлээд үзье. Самазамана kuni kara ryugakusei ga kite imasu. За сайн байна. За дараагийн үг матомеру. За матомеру гэдэг нь болохоор нэгтгэх гэсэн утгатай нэгтгэх. За хэлээд үзье бүгдээрээ нэг удаа. Матомеру. За сайн байна. Кайги де дета икен о матомемаsu. За хурал дээр гарсан санал хүсэлтийг яг нэгтгэнэ гэсэн утгатай. За жишээ үйлбэрээ дахиад нэг удаа хэлээд үзье. Кайги де дета икен о матомемаsu. За сайн байна. За хэдүүлээ сая улаанаар тэмдэглэсэн шинэ үгнүүдийнхаа утгыг гаргаад авсан учраас нэг удаа текстээ уншаад орчуулад үзье. За дайгаку no kokusai kouryu senta o shoukai shimasu. За их сургуулийнхаа олон улсын харилцааны төвийг танилцуулнаа. За коно сента wa энэ төв нь бол Omoni ryugakusei o shien suru yakuwari o motte imasu. За ихэвчлэн гадаад оюутнуудыг дэмжих үүрэгтэй. За yakuwari o motte imasu гэдгээ яг нь үүрэгтэй гэж яг нь орчуулж болох нь байна. За үргэлжлүүлээд самазама no souda ni taiou shitari daigaku seikatsu ni hitsuyou na jougou o matometari shite imasu. За янз бүрийн төрөл бүрийн яг нь зөвлөгөө өгч за мөн их сургуулийн амьдралд шаардлагатай мэдээллийг нэгтгэх за зэрэг үйл ажиллагаа явуулдаг гэсэн утгатай. За мата мөн гаксей но анзен о мамору таме оюутнуудынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд татемоно no iriguchi o камера de kanshi shitemasu. За барилгынхаа үүдийг тийм ээ камераар хянаж байна гэсэн байна. За оюутнуудынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд барилгынхаа үүдэнд камер суурилсан байна. Камераар хянаж байна гэсэн утга санаатай өгүүлбэр байна. За текстээ нэг өгүүлбэрийг хэлээд уншаад үзье. За дагаад хэлээрэй. Daigaku no kokusai kouryu senta o shoukai shimasu. このセンターは主に留学生を支援する役割を持っています。様々な相談に対応したり、大学生活に必要な情報をまとめたりしています。また、学生の安全を守るため、建物の入り口をカメラで監視しています。
За маш сайн байна. Та юугаа бичлэгээ зогсоож байгаад бас яах нь өөрсдөө нэг удаа уншаад үзээрэй. За тэгээд өөрсдийгөө сайн шалгаад үзээрэй. За дараагийн текстэн дээр мөн гарсан эдгээр улаанаар тэмдэглэсэн шинэ үгээ хамтдаа харцгаая гэж бодож байна. За та бас яах нь нэг удаа зогсоож байгаад текстээ уншаад үзээрэй. За ханзаа нэг нэгийг нь хараад үзье гэж бодож байна. За К гэсэн дуудлагаар ороод ирэхээ за арга хэмжээ үдшилэг за бас яг нийгэмлэгийг бас яг хэлж болдог гэсэн үг шүү. За жишээлх юм бол 11月30日に息子の誕生日会を開く予定です。За誕生日会гэж яг их хэрэглэгдэг гэсэн үг. За танжоби кай гэдэг нь болохоор төрсөн өдрийг за үдшилэг. За төрсөн өдрөө тэмдэглэх арга хэмжээ гэж яг нь орчуулж болох нэ гэсэн үг. За нэг удаа жишээ өгүүлбэрээ уншаад үзье. 11月30日に息子の誕生日会を開く予定です。За сайн байна. За аимас гэдэг маань уулзах гэсэн утгатай тийм ээ. За тэр утгаасаа яг нь бас нэгээ өөр яг нь утгаар хэрэглэгдэх тохиолдол байна гэсэн үг шүү. За ханснууд маань цаашаа үргэлжлүүлээд мүкэрү. За дараагийнх нь мүкэрү. За мүкэтэ гэж тэ хэлбэр дээр бас яг нь их хэрэглэгдэнэ гэсэн үг. За мүкэрү гэдэг нь болохоор хандуулах гэсэн утгатай байна. За нэг удаа хэлээд үзье. Мүкэрү. За мүкэтэ. За сайн байна. За жишээ үйлбэрээ хараад үзье. Сенсей ва гаксей ни мукете тайсетсу на ханаши о шимашита. Багш маань оюутнуудтай хандаж яг нь чухал зүйл ярьсан. За нэг удаа жишээ үйлбэрээ дагаад хэлээд үзье. Сенсей ва гаксей ни мукете тайсетсу на ханаши о шимашита. За сайн байна. За дараагийн үг тэян. За тэян срүү гэдээ яг нь бас үйл үг болж болох нэ. За тэян гэдэг нь болохоор санал болгох гэсэн утгатай. За нэг удаа хэлээд үзье. Нэр үгээр нийлээд үзье. Тэян. Тэян срүү. За сайн байна. Үйлбэрээ хараад үзье. Атараши бенкё хоухоо тэян шимашита. За шинэ сурах арга барилыг яг нь санал болгосон. За жишээ үйлбэр дахиад нэг удаа хэлээд үзье. Атараши бенкё хоухоо тэян шимашита. За маш сайн байна. Дараагийнх нь жокё гэсэн үг байна. Жокё. За жокё гэдэг маань нөхцөл байдлыг хэлж байгаа гэсэн үг. Нөхцөл байдал. За нэг удаа хэлээд үзье. Жокё. За сайн байна. Жишээ өгүүлбэрээ харъя. За жокёга каваримашита. За нөхцөл байдал өөрчлөгдсөн. За жишээ өгүүлбэр нэг удаа дагаад хэлээд үзье. Жокёга каваримашита. За маш сайн байна. Дараагийн үг гимон. За гимон гэдэг нь эргэлзээ гэсэн утгатай байна. Гимон. За нэг удаа дагаад хэлээд үзье. Гимон. За маш сайн байна. Жишээ өгүүлбэрээ нэг удаа хараад үзье. За карэ но сэцмээ о киите гимон о мучимашита. Түүний тайлбарыг сонсоод эргэлзээ байсан гэсэн утгатай өгүүлбэр байна. За жишээ өгүүлбэрээ дагаад нэг уншаад үзье. Карэ но сэцмээ о киите гимон о мучимашита. За маш сайн байна. За дараагийн үг каин. За каин гэдэг нь гишүүн гэсэн утгатай. За гэхдээ усын хурлын гишүүн биш үү? За гишүүнчлэлийн гишүүнийг хэлж байгаа шүү. За гишүүн. За нэг удаа хэлээд үзье. Каин. За сайн байна. За жишээ өгүүлбэрээр уншаад үзье. Каин ни нару то ясуку рийо декимасу. За гишүүн болох юм бол
хямдаар яах нь хэрэгжилж болно гэсэн утгатай. За жишээ үлрээ дагаад уншаад үзье. Кайになると安く利用できます. За маш сайн байна. Дараагийн үг 준비. За 준비 гэдэг маань бэлтгэл гэсэн утгатай. За нэг удаа хэлээд үзье. 준비. За сайн байна. Бас 준비するгэдэг яг нь үйл үг бас болж болно гэсэн үг шүү. За旅行の準備ができました. За аяллаа бэлтгэл хийгээд дууссан гэсэн утгатай тийм ээ. Аяллаа бэлтгэлээ хийгээд дууссан. За жишээ хэлбэр нэг удаа дагаад уншаад үзье. 旅行の準備ができました. За маш сайн байна. За сая үтсэн ханзаа хараад текстээ нэг удаа уншаад утгыг гаргаад үзье. За来週友達の誕生日会を開くことになりました. За эх 7 хоногт найзынхаа төрсөн өдрийн үйлчлэгийг хийхээр болсон. 私たちは誕生日会に向けて少しずつ準備をしています. За бид нар төрсөн өдрийн үйлчлэгэнд зориулаад за багаар бэлтгэл хийж байна. Бэлтгэлээ базааж байна. За先日友達の一人がみんなで料理を作ったらどうですかと提案しました. За саяхан нэг найз маань бүгдээрээ хоол хийвэл яаж байна вэ гэж санал болгосон. 今の状況ではレストランを予約するより家で料理を作った方が良さそうです. За одоогийн нөхцөл байдал ресторан захиалснаас илүү гэртээ хоол хийсэн нь дээр юм шиг байна. しかしгэвч何に参加するかという疑問が残っています. Гэвч яг нь хэдэн хүн оролцох болоо гэдэг асуулт байна. さあ、そこで参加する会員に連絡して人数を確認することにしました. За тиймээс оролцох хүмүүс рүүгээ холбоо бариад хүний тоог гаргахаар болсон. За そこで参加する会員に連絡してгэдэг нь яг参加するэнэ会員гэдгийн оронд томодачи найзууд руугаа байвал яг нь их зүгээр хэллэг. За тэгээд гишүүнчлэл гэсэн нэг утгатай кайн энэ үтсэн ханзан дотор байгаа учраас оруулсан байгаа шүү. За энийг та бас сайн ойлгоод аваарай. За みんなが楽しめる誕生日会になるようにしっかり準備したいと思います. За бүгдээрээ хөгжилтөж баярлаж чадах төрсөн өдрийн үйлчлэг хийхийн тулд бэлтгэлээ сайн хий гэж бодож байна. За гэсэн утгатай текст байна. За нэг өгүүлбэрээр нь дагаад уншаад үзье. 来週友達の誕生日会を開くことになりました. 私たちは誕生日会に向けて少しずつ準備をしています. 先日友達の一人がみんなで料理を作ったらどうですかと提案しました. 今の状況ではレストランを予約するより家で料理を作った方が良さそうです. しかし何人参加するのかという疑問が残っています. そこで参加する会に連絡して人数を確認することにしました. みんなが楽しめる誕生日会になるようにしっかり準備したいと思います. За маш сайн байна. За зогсоож байгаа дахиад 2 удаа 3 удаа бас яг нь дагаад хэлээд ээж болно шүү. За өнөөдрийн хичээлээр эдгээр 14 үгийг хэдүүлээ үзлээ. За бүгдээр эхнээс нь уншаад үзье. За эхний энэ ямар үг вэ? Шоукай.
За дараагийнх нь канши сента. За энэ якувари. За омони самазама тий самазама матомеру. За кай мукеру теян жоокё гимон каин жумби. За маш сайн байна. За эдгээр 14 шинэ үгийг үзсэн байна. За тэгээд дараагийн хичээлээр эргээд уулзъя. За түр баяртай. Сайнараа.